안녕하세요. 간사 난살마입니다. За, сайн сууцгааж байсан уу? Даалгавраа хийж ирсэн үү? За, ингээ бүгдээрээ 8 дугаар хичээл рүү орж ирж байна. За, 8 дугаар хичээл дээр нь бид нар ерөөхдөө харуу хэлбэг буюу нэг өдрийн тийм төлөвлөгөөнүүдийг ярих юм сэдв байгаа. За, ингээд бүгдээрээ хамтдаа хичээлдээ орцгоё. За, энэ удаад нь багш нь ерөөхдөө энгийн ярианы хэллэгүүдийг авчирсан байгаа. Тэгэхээр энгийн ярианы бид нар дөрвөн бас үзнэ гэсэн. За нэгсэндээ бид нар юу гэхээр үйл үгний энгийн хүүрнэг төгсгөх хэлбэрийг үзэж байгаа гэсэн. Тэгэхээр үйл үгний энгийн хүүрнэг төгсгөх хэлбэр маань бид нар найз нартайгаа яг энгийн байдлаар харьцахад маш хэрэгтэй дөрмийн нэг болно гэсэн. Тэгэхээр энэ дөрмийг бид нар маш сайн ашиглаж чаддаг байх хэрэгтэй. На дөрөв даг дөрөв яг ижилхэн симника гэдэгтэйгээ төстэй тийм дүрэн байгаа. Бас дээрээс нь ерөөхдөө одоо цагийг жоох илтгэжээдэг. Тэнд байна гэдэг ч юм уу тиймэрхүү бас нэгэн утгыг цаанаа нэг агуулж идэг ийм дүрэн байгаа. За ингээд бид нар өнөөдөр сүү 3 буюу цаг хугацааны тоолол цагийг яаж тоолох вэ? Цаг хугацаа биш яг цаг өнөөдөр хэдэн цаг болж гин гэдэг ч юм уу ийм цагийг бид нар тоолж үзэх ийм хичээлийн багш нь бас бэлдэж авч ирсэн байна. За эхнээс нь харъя дүрмээ. Үйл үгэн дээр юу гэдэг дүрэн байна. За ингээд юу гэдэг маань бид нар игшгүүдийг хооронд нь бас ангилдаг. Бид нар 10 үндсэн игшиг үзсэн байгаа шүү дээ. За ингээд үндсэн 10 игшгүүд бид нар хооронд нь ангилаад эр игшиг, эм игшиг, сармаг игшиг гэж манайхан ч гэсэн ангилдаг шүү дээ. Яг тэрэн шиг ижилхэн ангилна гэсэн үг. За бүгдээрээ ингээд ангиллуудыг харъя да. Ингэж орж ирнэ. Эр игшигэн дээр бид нар ерөөхдөө гэдгийг залгана. За эм игшигэн дээр бид нар ог залгана. Сармаг игшигэн дээр бид нар ёг залгана гэдээ ойлгочвол илүү хялбар байдаг. За тэгээд гар төгссөн үгэнд уугаар төгссөн үгэнд уу үсэг маань эр игшиг, үсэг маань эр игшиг байгаа тийм үү? Уугаар төгссөн үгэнд юу гэдгийг залгана. Нэгэсэндээ эр игшигэн дээр бид нар юу залгана гэсэн чинь уу хоёрыг бид нар байвал юу. За тэгээд бусад үед нь ерөөхдөө юу байна гэж ойлгоход болно гэсэн. За тэгээд бид нар анхаарах ёстой зүйл маань хада буюу хийх гэсэн утгатай үг байгаа. Хада буюу хийх гэсэн утгатай үг маань ерөөхдөө бүх үйл үгийг бараг хаан гэж ойлгож болно. Бүх үгэн дээр ашиглагдаж болдог байгаа. Хада жишээлбэл хийх, тоглох гэх шиг бүх утгыг өөртөө агуулцдаг. Ийм бас нэг чадварлаг үйл үг байна. За ингээд энэ үйл үгийг бид нар ерөөхдөө хада хаяу гэж залахгүйгээр хада хэю болоод энэ ерөөхдөө special тохиолдол гэж та бүх ойлгож болно. Ерөөхдөө ингээс бусдад нь ингэж хувирахгүй ганцхан энэ маань ингэж жоохон сонио хувирдаг байгаа. Энийг та бүхэн тэмдэглээд авал илүү зүйтэй. За энэ тохиолдол дээр бид нар бас нөгөө нэг имнида 저는 난살마입니다 энтергээ ярьж ирсэн шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн чи яасан нэр үгийг бид нар ижилхэн энгийн хэлбэр рүү шилжүүлээд 난살마 이에요 гэдэг жишээгээр бид нар ярина гэсэн. За тэгвэл яаж залгадаг юм бэ? 이에요 гэдэг маань гээгүүлэгчтэй тохиолдолд игшгээр төгссөн үгийн араас залгахдаа 예요 гэдгийг залгана гэж. За ингээд юу вэ? Хоёрын янзаар бид нар залгадаг бас болж байна гэсэн үг. Бид нар нөгөө нэг нэр үгэн дээр чи яаж илаа шууд залгаж ирсэн шүү дээ. Одоо тэгсэн чинь бид нар хоёр янзаар залгана. Одоо нөгөө нэг үйл үг чинь бас юу вэ? 3 төрөл рүү шилжээд ороод ирсэн. 3-аар таслаж янзлах гэдэг тийм ээ. За үүн дээр бас дахиад нэг бид нар хувиргангаа ерөөхдөө цаашдаа мэдэх боловч энд байна. 가리치다 보유 가리치다 дээр ё залгсан байна. Тэгэхээр бид нар сармаг игшиг гэдэг маань энэ сармаг игшиг бид нар босоо дангаараа орж ирсэн байгаа тохиолдолд сармаг ийг залгаж ё үсэгдэгэ гэж та бүхэн ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр та нарын ойлголтыг хэмнэх гээд хэлбэржүүлэх гад багш нь ерөөхдөө ингээд бэлдээд өөрөө англиад аваад ирсэн байгаа шүү. За одоо бид нар гэвэл үйл үгнээсээ эхлээ харъя. Үйл үгнээсээ 가다, 하다, 오다, 먹다, 받다, 입다, 가르치다 гэсэн үгнүүдийг багш нь авчирсан байна. За эдгээр үгнүүдээр бид нар ерөөхдөө энд байгаа аюу гэдэг нөхцөлийг заалгах гэж байна тийм ээ. Энгийн хэлбэрлөө шилжүүлж байгаа учраас. За шилжүүлээд үзье да. 가다, 가요 боловч 가요. нэгэсэндээ дээр нь хураагдаж орж иж байна гэсэн 가요. За тэгвэл 하다, 해요.
тийм ээ. Энэ бол автоматар хий болно гэж би хэлээд байгаа тийм. За тэгээд уда аю ягаад лээ? У а үсгэн дээр дандаа аю. За уда аю ваю. За могда мог тэ үсэг байгаа юм чинь мог ою могоё. За падта а үсэг байгаа учраас пад аю. Гэт нэг ясандаа би өмнө нь байгаа үеийнхэн игшийг харцгал бочгооц доороо пачимтай байсан, пачимгүй байсан ямар ч ялгаа ахгүй гэсэн. Пачим гэдэг маань доороо гүйгүүлэгчийг яриад байгаа шүү дээ, тийм ээ? Дэвсгэр үсэг. За ипоё. За энэ дээр нэг маань харж байна уу хүмүүс те. За энд бас ижилхэн босоогийн үсэг байна. Гэвч юу вэ? Доороо пачимтай буюу дэвсгэр үсэгтэй байна. Тэр тохиолдолд би игшгээр эхэлж байгаа юм шиг бид нар одоо энэ дээр игшгээр эхэлж байгаа юм шиг авдаг байгаа. Энийг бид нар анзаарах хэрэгтэй. Тэгээд дангаараа явж байгаа тохиолдолд бид нар саармаг гэж үзээд юу вэ? Каричи, каричо яаю, каричоё болно гэсэн. За, ийм байдал руу бид нар шилжүүлж оруулж ирж байгаа гэдгийг та бүхэн анхаарахад болох нэ. Мэдээж бид нар нөгөө нэг юун дээрээсээ ингээд харахад болох нэ, тэ? Аю гэдэг маань у дээр аю у дээр юу вэ? Ою гэ ганцаараа дангаараа явах юм бол юу вэ? Я эсвэл нөгөө нэг сая ипта гэдэг шиг ингээд нөгөө нэг юу вэ? Доороо пачимтай авах юм бол юу гэдэг дээр орж ирнэ гэсэн. За ингээд англилч нь окей ойлгомжтой тийм ээ. За окей. За энэ окей юм бол бид нар када гэдэг маань даа насагдаг гэдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ тийм ээ. За окей энэ хоёрыг ингээд харчхад болно. За багш нь одоо юу яа жишээ өгүүлбэр дээр давхар тайлбарлаад явчих. За жишээ өгүүлбэрүүд нь ерөөдөө юу гэж орж ирж байна уу? 무엇을 해요? юу хийж байгаа юм бэ? Юу хийж байгаа юм бэ? Гэсэн чинь юу вэ? 책을 읽어요. Би номыг юу вэ? уншиж байна гэж тийм ээ. Бид нар юу вэ? Одоо 무엇을 합니까? гэж ярьдаг байсан чинь энгийн хэлбэрлээ. 무엇을 해요? Одоо нөгөө автомат болж байна тийм ээ. За энэ тохиолдолд бас нь багш нь дуудлагын дээр нь жоохон тодруулга хийгээд үгүй. За дуудлага маань ерөөхдөө яаж орж ирж байна вэ гэхээр ингэж 무엇을 해요 гэдэг шинэ татдаг. 무엇을 해요 гэдэг шин. За тэгсэн чинь 책을 읽어요. Гэт юу вэ? Яг л нэг ижлэгийн юм багаас нөгөө имника гэдэг шиг татаараа гэдэгтэй төстэй. Ерөөхдөө дандаа дэшинэ татдаг нэг юм хувилбарууд байдаг гэсэн. За, 운동장이 어때요? 어떻습니까? гэдэг хэсэг шүү дээ. 어떻습니까 гэдэг маань ямар вэ гэсэн үг байсан тийм ээ. Одоо энэ дээр 어때요 гэдэг маань ямар вэ? Энгийн хэлбэрлүү шилж ороод ирсэн байна гэж та бүхэн ойлгож болж байна. За, тэгмүүд аяасан бай. 운동장이 넓습니다. одоо юу байхгүй? 넓어요 болж байна тийм ээ. За, тэрний доор нь харъя да. 오늘 무슨 요일이에요? одоо нэр үг рүү орж ирж байгааз гаригвэ гэж асууж байгаа учраас. За, 무슨 요일이에요? гэсэн чинь 오늘은 월요일이에요. 오늘은 월요일이에요. 월요일이에요. 자, 저분이 이사예요. 저분이 이사예요. 예요. 자, 특수지우에 이셔리다. 네, 저분은 이사예요. 저분은 이사예요. 자, 본 гэдэг үгийг бид нар харъя. Бун гэдэг үг маань ерөөхдөө хүн гэдэг үгний илүү хүндтэй хэлбэр гэж та бүхэн ойлгож байна. Чо гэдэг чи юу вэ? Ики чо гэдэгтэй чо би биш байх нь тийм ээ. Тэр тэнд байгаа хүн гэж ерөөхдөө ярьж байна гэсэн үг. Тэр тэнд байгаа хүн. За юу вэ? Инган гэдэг маань хүн төрлөختөн шүү дээ. Ерөөхдөө сүүн тижээлтэй одоо тийм хүн гэсэн. Бид нар нөгөө нэг та нар ингээд драма үздэг тийм ээ. Драма дээр чи ихэвчлэн дандаа 뭐 이 인간 гэж ингэ ярьж байгаа. Тэгэхээр энэ жоохон хараал үг гэж хэлж байна. Ерөнхийдөө хүн төрлөختний бараг чи өстой юу вэ чи зүгээр сүнт хичээлтэй амтан тархич ажилт юм уу гэх бараг нөгөө нь чи яасан. Илүү нөгөө ингэ яагаад бац нөгөө муулаад ингэ гэсэн утгатай ингана гэж яриад байна гэдэг чи жоохон муу одоо муу гэж тэр хүнийг дормжилж ийн гэсэн утгатай үг шүү. За тэгэхээр ерөнхийдөө юу вэ? Сарам гэдэг маань хүн гэсэн утгатай байна. Чо сарами гэж бас ярьж болдог боловч илүү хүнддэг нь бүн гэж одоо хүнддэгдэг гэж та бүхэн яах нь ойлгож болно гэсэн. За хари цаашаа на. За одоо багш энэ дээр дахиад нөгөө нэг юу вэ? Үгнүүд байна тийм үү? Одоо багш нь энэ дээр авчирсан үгнүүд нь дандаа үйл үгнүүд үү? Эсвэл дандаа тэмдэг нэрүүд байна уу?
холилдсон байгаач. За өөлөг тэмдэгнэргээ холилдсон байна. За 잡다 одоо бүгдээрээ харъя да. Хувирал. 잡아요. 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 먹다 먹어요. 먹어요. 오다 와요. 와요. 가다 가요. 가요. 하다 해요. 해요. 높다 높아요. 높아요. 오케이. 자, 사다 사요. 사요. 네? 자, 넓다 넓어요. 넓어요. 재미있다 재미있어요. 재미있어요. 자, гэгшгээр хуурж байна гэсэн. За, хэдүүлээ тэгвэл одоо юу вэ? Дандаа нэр үг аваад ирсэн байгаа. За, нэр үгийг бид нэр дахиад хувиргаж үзье да. нэр үг юу гэж вэ? 군책이에요. 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 자, 교실이에요. 교실이에요. 자, 돈이에요. 돈 유일에 몽크대 돈 몽크. 자, 운동장이에요. 운동장이에요. 자, 바트 нэр байхнаа хүний нэр хүртэл ярьж байна. 바트예요. 바트예요. 자, 시계예요. 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 자, 이자예요. 이자예요. 학교예요. 학교예요. 자, 한국이에요. 한국이에요. 자, 이긴 지르глээд 이긴 지르глэхгүй юм шиг сонсогдож байгааз 예요 гэдэг хэсэг маань угаасаа өөрөө юу илээ гэдэг аваа бас гаргадаг гэж ярьжсэн тийм ээ. За, ингээ аваа зүүн хичээл чинь давхар шалгагдаж байна гэсэн. И үсэг жиргэлж байгаа юм шиг сонсогдно. За, одоо бид нар ерөөхдөө юу вэ? Цаг орж ирэх гэж байна. Цаг. За, цагийг ерөөхдөө яаж тайлбарладаг юм бэ? цаг одоо юу гэх минутын юу гэж хэлэх, секундын юу гэж хэлэх, цагийг өөрөө яах юм жоохон ондоо гэсэн. За бид нар цагийг ярихдаа эхнийхээ одоо юу гэх 1-12 хүртэл байгаа шүү дээ тийм ээ. За 1-12 бид нар яг цагийг ярихдаа ихэвчлэн юу вэ? Хангил тоогоор ярьдаг гэсэн үг. Цаг хангил тоогоор ярина. За хангил тоогоор ярихдаа хамгийн ихний бид нөгөө нэг хана, түл, сет, нет гэдэг та нар доороо дандаа бачимтай байсныг анзаарсан шүү дээ. За тэгвэл энд байгаа бүх одоо бачмуудыг бид нэр гэдэг гэсэн үгнийг өсөн. Тэр ихний тодруулсан дөрөв бол бачмын дандаа гэгээд 한시, 2시, 3시, 4시. Одоо юу вэ? Хэвэндээ орно. 5시, 6시, 7시. яг нөгөө нэг темпэнд ороо явчих. За 11시, 12시. За гихшиг 12시 гихшигээр яах нь бид нар энэ дээр ярих нэ гэсэн үг. За тэгвэл минутыг нь бид нар ханц тоогоор ярьдаг гэсэн үг. Ханц тоогоор. Яа тэгэхээр бид нар хэдэн 60 минут хүртэл тоолох учраас yes нэтэр гэж нөгөө нэг хангил тооч юм жоохон төвөгтэй байдаг шүү дээ. За тэгэхээр бид нар ханзаар илүү их ярьдаг байх нэ гэж та бүхэн ойлгож болох нь. За тэгэхээр за бид нар ингэж хэлье да. За энд юу гэж байна? 11분 юу вэ? 11 минут тий. За минутыг бид нар хойно бүн гэж авч байгааз. За бид нар бүн гэдгийг түрүүчийн слайд дээр үзсэн шүү дээ. Хүний хүндэтгдэг бүнэ гэж ярьжсэн тий. Тэгэхээр энд бас юу вэ? Бүн гэж орж ирж байна. Яг ижлэхэн бичигддэг. За энэ бүн маань ерөөхдөө минутыг илэрхийлждэг гэж та бүхэн яах нь ойлгож болно гэсэн. За бид нар цаг хугацаа яриад үзье да. 지금 몇 시입니까? 지금 몇 시입니까? 자 юу вэ? 지금 몇 시입니까? 어떤 히든 цаг вэ? 지금 гэдэг маань одоо хэлж байна гэсэн. Хідэн цаг вэ гэж асууж байна тийм ээ. За цаг хэд болж байна? За хэдүүлээ цаг харъя да. 6시 45분입니다. За энэ дээр юу вэ? 시작 분 минут тийм үү? За тэгээ хойноосоо 입니다 авсан байна тийм. За 입니다 авахгүйгээр бид нар энгийн хэлбэрлэл хувиргая да. 이에요 мөн үү? 이에요 яагаад лээ? доороо бачимтай болохоор бүн маань та бачимтай. За 6시 30분이에요 гэж харна гэсэн юу лээ? 6:45 минут байна. Тийм ээ? За гэж ярина гэсэн. За одоо энэ шийдвэрлэл харъя да. Цагийг ярихдаа бид нар бас цаган дээр яригддаг хэд хэдэн одоо нөгөө нэг шин өгнүүд мэдсэн байх шаардлагатай байдаг гэсэн. За жишээлбэл одоо ерөөхдөө 오전 гэх юм бол бид нар юу вэ? Үдээс өмнө 12 цаг хүртэлх цагийг бид нар 오전 гэж нэрлэдэг юм байна. 오후 гэдгсэн чинь 오후 юу вэ? 12-оос хойш цагийг бид нар 오후 гэдэг юм байна. Үдээс хойш болж байгаа учраас үдээс хойш үдээс өмнө гэдгээр бид нар мэдчих хэрэгтэй гэсэн. За үүнээс гадна бид нар юу вэ? За
새벽, үүр гэсэн утгатай үг байх нь тийм ээ. За үүрийн 4 цагаар энэ гэж ярихдаа 새벽 гэж ярих нь шүү дээ. За тэгэхээр ачим гэдэг маань ерөнхийдөө нэг 7 цагийн хоорондох тийм ээ. 7-оос нэг 8 9 эдгээр чинь ерөнхийдөө ачим гэж яригдж байгаа цагууд шүү дээ. За тэгээд бид нар өдрийг бид нар над гэж ярьдаг. Өдөр над. За надчам гэх юм бол би өдрийн унталт гэж бас яригдаж болно гэсэн. Тийм утгаар бас орж ирдэг. За чомшин гэдэг бид нар бас мэдсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чомшин маань юу вэ? Чомшин өдрийн хоолыг илэрхийлдэг хэрнээ 12 цагийг бас илэрхийлж байгаа гэж ярьсан тийм ээ. За тэгээд чонёг гэдэг маань 19 цаг буюу орой тийм ээ. Оройн хоол гэдгийг бас илэрхийлж байгаа. За тэгээд пам гэдэг маань шүн гэсэн утгатай өгнөд тахна тийм. За тэгвэл бид нар бас 12 цагийг янз янзаар хэлж болдог. Бас ингээд юу вэ? Чонгаг гэд хэллээ гэж бодоход чонгаг гэдэг маань яг 00 минута гэж хэлж болно гэсэн. 11시 чонгаг입니다. 정각 11시입니다 гэж яриа гэсэн. За 정각 11시 гэх юм бол яг 11 цаг болж байна гэсэн утгаар бас яах нь ярьж болно гэсэн. За тэгвэл 정우 자정 гэдэг хоёр маань үд одоо юу гэх дундын 12 нөгөөх нь шүн дундын 12 гэдгийг бас илэрхийлж идэг байх нь. За ингээд бид нар эмний дасгалыг ажиллацгаая. 몇 시입니까? 몇 시입니까? гэсэн чинь 정각 2시입니다. 약 2 цаг болж байна те. 약 2 цаг. 정우입니다. 자정입니다. 웃돈, 쉰돈 болж байна гэж бас ярьж болох нэ гэсэн. За тэгвэл юу вэ? 네. 4시 30분입니다. 4시 30분입니다. юу вэ? 4 цаг 30 минут байна. 4 цаг 30 минут байна. За тэгвэл 30 минутыг бид нар дахиад нэг өөр хэлбэрээр хэлж болдог гэсэн. Бид нар нөгөө юу вэ? Хагас гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй ажиллах тэнд 30 минутаа гэж хэлж байгаа боловч 4 хагас болж байна гэж бас яриа. За энэ дээр бид нар 5 хагас болж байна. 5시 반입니다. 5시 반입니다. юу вэ? 5 хагас болж байна гэж бас хэлж болдог гэсэн. Хагас гэдэг нь хоёр янзаар хэлэгдэх нь 30분 반 гэдэг хоёроор хуваагдана гэсэн. За 1시에 5분 전입니다. За энэ юу вэ гэхээр 1 цагт 5 минуттай байна гэж бид нар ярина гэсэн үг. 1 цагт 5 минуттай байна. За тэгэхээр окей. Тэгвэл бид нар тэрний өмнөх гэсэн үг нь чом гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр 1 цагт 5분 전입니다. 5분 юу вэ? 5분 5 минут. 5 минутын өмнө байна гэсэн утгаар бас яригдаж болно гэсэн үг. За мэдээж энийг бид нар ажиглах нь тийм ээ. За энэ дээр ерөөдөө бид нар шинэ үг ерөөсөө 30분 гэдэг маань хагас гэсэн утгатайгаа дүүцэж байгаа. За тэгээд чон гэдэг маань ямар хэдэн минутын өмнө, хэдэн цагт, хэдэн минутын өмнө гэх шигээр яригдаж бас болно гэсэн. За бид нар ерөөхдөө мёд гэдэг үгийг ерөөхдөө яаж ойлгож байна вэ гэхээр хэд гэсэн одоо утга санааг илэрхийлж идэг байх нь тийм үү. Тэгэхээр дандаа нөгөө тоолтойж хамтдаа бараг явж идэг тийм ээ. Бид нар өмнөх хичээл дээр ч гэсэн үзсэн шүү дээ. 몇 호입니까? хэдэн тоот юм бэ гэж ярьж ирсэн тийм ээ. За тэрнтэй яг ижилхэн 몇 살입니까 гэх юм бол хэдэн настай юм бэ гэх шигээр бид нараас ярьж болно гэсэн. Одоо хэдэн настай юм бэ гэхээр бид нар хариулж чаддаг болох хэрэгтэй байх нь шүү дээ тийм ээ. За гэгшээний. За багш нь харуулга буюу нэг өдрийн бүхэл бүтэн өдрийн төлөвлөгөөг бид нар яах гэж энэ хичээлийг бэлдсэн байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд тийм учраас багш нь одоо юу гэх хэд хэдэн шинэ өгнүүдийг авчирсан байгаа. За энэ шинэ өгнүүд нь та нарыг ерөөхдөө нэг өдрийн бас болох үйл явц процессуудыг илэрхийлэх байх гэж найдаж байна. 일어납니다. юу вэ? 일어납니다. босох гэсэн утгатай үг тийм үү? Сэрэх босох. За 시작합니다. эхлэх гэсэн утгатай үг тийм ээ. 일을 닦습니다. шүдэ авах гэсэн утгатай үг болж байна. За тэгэнгუ타 세수합니다. 세수 노래 авах гэсэн үг болно. За тэгэнгута 목욕을 합니다. 목욕 юу вэ? бие авах те бие авах усанд орох гэсэн утгатай үг болно. За тэгэнгута 출근합니다. 출근 ажилдаа явах. Би ажилдаа явж байна гэсэн утгатай үг болно гэсэн. За тэгэнгута юу вэ? 끝납니다. дуусах тийм ээ. ажил дуусгаад байна шүү дээ. ажил дуусна. За тэгэнгута юу вэ? 퇴근합니다. 퇴근이 тарах гэсэн утгатай байх нь те ажилласаа тарах гэсэн. За тэгэнгუта юу вэ? 잡니다. унтах гэсэн утгатай өгнөд болж. За эдгээр дээр багш нь өгүүлбэр зохиогоод үзье. 자, 저는 아침 일찍 일어납니다. 저는 아침 일찍 일어납니다. гэсэн чи 그리고 저의 하루가 시작합니다. 그리고 тэгээд гэсэн утгатай байх нь те. Тэгээд миний одоо 하루 нэг өдөр маань эхэлж байна. миний нэг өдөр маань эхэлдэг. За тэгэнгუ타 би аюу их тасдаг байх нь те. 아침 6시 반에 아침 6시 반. 아침 юу вэ? өглөө юу вэ?
6시 반에 6시 반 6 хагасд яасан 일을 닦습니다. 6 хагасд өшөөдөө гадаг байх нь тийм ээ. За тэгснэ 그리고 7시에 тэгээд юу вэ? 7 цагт юу байсан? Нүрээ угаадаг. 30 минут нүрээ өшөөдөө гадаг байх нь тийм. За тэгчээд 7시 30분에 за дахиад 30 минут. Тэгээ юу вэ? 7시 30분 7 цаг 30 минутад юу вэ? Усанд ордог гэсэн юм тийм ээ. За 아침 9시에 9시 хэдүүлээ 9 цаг тийм үү? 9 цагт юу вэ? 출근합니다. ажилдаа явна тийм үү? 9 цаг юм чи. За тэгээд яасан? 회사 일을 끝납니다. ажилдаа очингуудаа яасан? ажлаа дуусгана тийм ээ? компанийн ажлыг дуусаад 일을 끝나고 저녁 6시에 퇴근합니다. 저녁 어른이 6 цагт би юу вэ? тардаг ажилласаа тардаг те. За тэгээд 그리고 잡니다 гэж бас яасан ярьж болохоор байна гэсэн. За та бүхэн өөрсдийнхөө бас нэг юм историк бичээд үзээрэй. Айгуу сонирхолтой бас олон үгнүүд ашиглаж бичүүлэх гоё болно. За тэгээд энэ бүхэн маань юу вэ? Харуу илга буюу нэг өдрийн төлөвлөгөө авах нь шүү дээ тийм үү? Одоо ингээд бодож байгаа бичих юм бол. За бүгдээрээ юу вэ? Энгийн хэлбэр рүү оруулж ирэх юм бол яаж орж ирэх вэ гэдгийг багш нь оруулж ирсэн байна. Одоо дандаа юу илээ бид нар хүндэтгэлийн хэлбэрээр ярьж ирсэн бол одоо энгийн хэлбэр рүү шилжиж орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр цаашдаа багш нь юу вэ? Ихэвчлэн дандаа энгийн хэлээр нь ярина. За та бүхний нөгөө нэг дүджин ярьж нөгөө нэг энэ авиагийн чинь хүртэл ерөөхдөө жоохон тасгах үүднээс тэгж бас оруулж ирэх гэж бодож байгаа. 일어나요. 시작해요. 이를 닦아요. 세수해요. 목욕해요. 출근해요. 끝나요. 퇴근해요. 자요. гэх шигээр яах нь ярина гэсэн үг байна тийм ээ. За окей. За ингээ багш нь юу вэ? Хэнийг авчирсан байна? 남준 씨를 багш нь авчирсан байна. За 남준 씨 бид хоёр одоо юу ярих гэж байгаа вэ гэсэн чинь 남준 бид хоёр сургууль руугаа ерөөхдөө явдсан үгүй мүү энэ гэсэн нэг тиймэрхүү юм байна. Одоо хэдэн цагт яадгийг одоо нөгөө нэг төлөвлөгөөг нь асуух нь тийм ээ. За 남준 씨 몇 시에 학교에 와요? 오다 эмээ чи 와요 гэж асуух нь тийм ээ. Тэгсэн чинь би өөрөө юу вэ? Аль хэзээний сургууль дээр ирсэн байна гэсэн үг байгаач. Чи хизээ ирэх юм бэ гэж асууж байгаа учраас. За тэгэнгүүтээ нөгөөх маань юу гэсэн? 저는 8시 30분에 와요. би 8시 30분에 와요. Би арай очих болоогүй байна. Би юу юм 8 цаг 30 минут гэхэд очно гэж бас хэлж болж байна гэсэн үг тийм. За тэгээд юу гэсэн? 한국어 수업은 몇 시에 гэж орж ирнэ тийм ээ. 한국어 수업은 몇 시에 끝나요? тийм үү? 끝나요. тэгсэн чинь 1시에 끝나요 гэж ярих нь тийм ээ. Тэгэхээр юу вэ? 끝나요 асуултын тэмдэг 끝나요 цэг тавхал юм бол тэгээд юу вэ? Бид нар нөгөө бичлэгнээр бол санаа зовох юмгүй болох нь тийм ээ. Имника энэ төр авахгүй болохоор тэр нь бас нэгтлээ бид нар нөгөө дуулгаараа нөгөө нэг ялгах учраас бас амар болж байгаа гэсэн үг. За тэгээд харъя да. 그리고 무엇을 합니까? 그리고 무엇을 해요. 그리고 무엇을 해요? гэсэн чинь 도서관에 가요. 그리고 숙제를 해요. 그리고 숙제를 해요. За окей. За тэгвэл энэ хүртэл нь ямар ч байсан бүгдээрээ цагаа мэддэг боллоо. Дээрээс нь энгийн хэлбэр рүү яаж шилжиж орж ирдэг. За тэгээд эрэг шиг, эмэг шиг, саармаг дээр ерөөхдөө ямар шүү байлаа бичигддэг гэдгийг бүгдээрээ ойлгосон учраас ихэвчлэн дасгалаа ажиллахдаа шинэ үгээсээ үйл өгнүүдийг төвж авчираад, тэмдэг нэрүүдийг төвж авчираад, тэмдэг нэр үйл үг хоёр дээрээ залгаад үзээрэй. За тэгэх юм бол та бүхэнд айгүй тийм бас бид чинь одоо юу гэж сайн шингэж өгөх болно. Тэгэхээр дараагийн тасгал дээр алдахгүй гэсэн үг. За ингээд бүгдээрээ юу вэ? Хичээлээ маш сайн хийгээрэй. Дараагийн хичээл дээр уулзцгаая. Түр баяртай. 안녕.